Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээрээ танигдсан Оросын холбооны улсын худалдаа аж үйлдвэрийн Техно Экспорт компани нь Оросын холбооны улсдаа нэр хүндтэй Европ, ойролт орнуудад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад 10 гаруй салбар төлөөлөгчийн газартайгаар 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрлэгч компани. Тус компани хөрс, ургамал хамгааллын сайн чанарын бодис бордоо үйлдвэрлэхэд анхаарч хэрэглэгч бүрийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн гаргахын төлөө шинжилгээ судалгаа, туршилт ажиглалт зэргээр бүтээгдэхүүнээ сайжруулах ажлыг тогтмол хийж, өнөөдөр ургамал бүрийн онцлогт тохирсон 477 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа туршлагатай хамт олон. Техно Экспорт компани 2021 оноос Азад, тэр дундаа Монголд анх удаа дийлэгч тэнгэр компанийг сонгон Монголын хөрсөнд тохирсон бордоо ургамал хамгааллын бодисыг санал болгож, бараа бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр борлуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэллээ. За сүүлийн жилүүдэд Монгол улсын төрөөс хүнсний хангамж аюулгүй байдлын чиглэлээр нэлээд олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд хүнсний хувьсгалыг орон даяар амжилттай хэрэгжүүлээд байна. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орнороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг ард түмнээрээ нэгэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе. За үүнтэй холбогдуулаад газар тариалан эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжийн тоо хэмжээ нэмэгдэж, тариалангийн талбай нэмэгдэж, мөн таримлын нэр төрөлч гэсэн өсөж нэмэгдээд байна. Гэвч байгаль цагуурын тавгүй нөхцөл байдал, ургамал хамгаалах технологиг мөрдөөгүйгээс тарих үрийн чанар алдагдсан зэрэгээс шалтгаалаад бид нар хүссэн оргоцоо авч чадахгүй хэмжээнд хүрдэг ийм тохиолдлууд гарч байна. За ургамал хамгааллын технологиг цогцоор нь авч хэрэгжүүлснээр бид нар төрөл бүрийн өвчин, хөнөөс чавж, хог ургамал мэрэгч амтнаас ургацаа хамгаалж, мөн чанартай эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнийг хангахын боломжууд бүрддэг. За сүүлийн жилүүдэд манай судлаачдын судалгааны дүнгээс харахад бол бактери, вирус, мөн цэрэг өвчнөөс тарих үрийг 10-20% алдаж байна. За мөн бэлтээр тариалангийн талбайд 1300 гаруй зүйлийн шавж тархаж хөнөөл учруулж байна. За 170 гаруй зүйлийн хог ургамал тархаж одоо ургацыг 10-20%-аар бууруулж байна гэсэн юм судалгааны дүнгууд байдаг. Эдгээр хөнөөлт организмуудаас хамгаалахын тулд ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач нар ургамал хамгаалах цогц аргын технологиг зөвлөдөг. За эдгээр дотроос хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нь одоо химийн буюу пестицидыг хэрэглэх явдал байгаа. За Монгол улсад нийт 220 гаруй нэр төрлийн пестицид ашиглагдахаар бүртгэгдсэн байдаг. За эдгээрийн дотроос бид нар 2022 оноос эхлээд Оросын холбооны улсын Техно Экспорт компанид үйлдвэрлэсэн дийлэгч тэнгэр компани оруулж ирдэг 10 гаруй нэр төрлийн ургамал хамгааллын бодисыг дуршиж одоо туршилтын үр дүнд 90-100% ийм сайн үр дүн үзүүлсэн учраас Монгол улсад ургамал хамгааллын зорилтоор ашиглаж болох химийн бодисын жагсаалтанд оруулан ажиллаж байна. Манайх юм дийлэгч тэнгэргийн компани байгаа. Ургамал хамгааллын бодис бордоо импортлогч юм. Мөн өөрсдөө бол бид нэр тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. 2009 оноос хойш газар тариалангийн салбарт тариа тарьж байгаа ийм компани байгаа. Тэгээ 2021 онд ургамал хамгааллын бодис импортлох зөвшөөрлөг аваад 22 онд одоо бодисоо оруулж ирж 11 нэр төрлийн бодис оруулж ирж туршилтанд оруулсан. Монгол улс жил бүр тухайн онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээ зэргийг мэргэжлийн байгууллагуудын туршилт судалгаа зөвшөөрлийн дагуу шинжилэн баталж мөрддөг. Учир нь үр тариа хүнсний ногоо онцгой бүтээгдэхүүн. Энд хөрс болон ургамал хамгааллын бодисын зөв сонголт, зөв хэрэглээ хамгаас чухал. Тариаланч амд амжаад бие биенээсээ ярьдаг үгээрээ ямар ч хамаагүй шошго, ямар ч хамаагүй хаана үйлдвэрлэсэн мэддэхгүй ийм бодис бордоо хэрэглээд байна. Энэ өөрөө би практик дээр авч өөрөө хэрэгжилж ирсэн. Танд хүнээсээ оцтоод авч ирсэн. Энэ л хамгийн сайн гэхээр наавал хэрэгжилж лээсэн. Энэ дээр би алдаа гаргаж ирсэн. Тэгээ энэний сургамж нь юу юм гэхээс энийг заавал би өөрөө олж хэрэглэхгүй болохгүй мэн гэдэг байдлаас. За нэг ургамал хамгааллын бодисон дээр чанар. Энэ үл мэдээж химийн бодис экологийн гаралтай бүтээгдэхүүн ч бас байна. Тэгэхээр энийг өдрөөс зөв зөвхөстэй хэрэглэх ёстой. Зөв зөвхөстэй хэрэглэхгүй бол мэдээж чинь зөв зөвхөстэй бус хэрэглээ бол юу ч байсан амьдралд сүр нөлөө үзүүлдэг. За ургацын алдагдал, чанарын алдагдал хүлээхгүй тул бид нар ургамал хамгаалах цогц арга түмэн дотор одоо сүүлийн үеийн одоо хүрээлэн буй орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй химийн бэлтгэлүүдийг одоо бас зохистой тухайн хэмжээгээр нь
найдвартай газруудаас авч хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр энэ эм бодис гэж яриад байгааг одоо бид нар 7 улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нь авч хэрэглэхгүй бол энэ мэдээж буцаагаад ирүүлээд хүний эрүүл мэндэд шууд холбоотой болно таарч байна. Миний хувьд удам дамжсан тариаланч 1957 онд Жаргалантын сан аж ахуйд ирээд тракторч компаниар өнөөдрийг хүртэл 60 гаруй жил одоо тарийн холбоотой дийлэгч тэнгэр компани одоо зөвлөхөр ажиллаад ингээд тарийн холбоотой байгаа. Дийлэгч тэнгэр компанийн хувьд удам дамжсан тариаланчид амьдралынхаа нэгэн жарныг газар тариаланд зориулж анх тракторчнаар ажиллаж эхэлсэн Батаагмайн хувьд өдгөө уламжлалт газар тариаланг орчин цагийн шинжлэх ухаан чарга технологитой холбон өөрийн амьдралын туршлага мэдлэгээсээ үр хүүхэд залуу хойчтон хуваалцаж заан сургаж яваа тариаланч хүн. Хийсэн бүтээсэндээ эзэн байх чин сэтгэл, эзэмшсэн мэрэгжил, ажил үйл, эрдэм ухаан эцгээс булбаатай ажээ. 94 настай миний аав эхлээд хөрсөө сайн боловсруул, үрээ сайн сонгох ёстой, сайн чанартай үр байх ёстой. Тэгээд дээрэс нь тарилтыг одоо цаг тухайд нь онд шийх ёстой. Тарснаас нь хойш ингээд мэдээж асарч хамгаалах олон төрлийн энэ агар технологи, урамл хамгааллын агар технологи энэ зүйлүүдийг цаг тухайд нь хийх ёстой гэдэг юмыг хэлж байдаг. Тариач нь одоо өлгөөтэй нийлэх хүүхд тийм нандин чанар шаарддаг юм ургамал шүү дээ. Тийм учраас будаг бол энэ л хордуулж тариулсан. Тэхийн бол элдвэд эдийн одоо тэр харуу маруу янз бүрийн ургамлын одоо хор өвчин. Ургамлын өвчин гэж бас их аюултай өвчнүүд байна. Тэр хордуулсан юм бол хордуулаад тарьцуулдаг зүгээр. Яагаад тэгэхээр энэ их их одоо үрээр дамждаг болон ургамал ургалтын хугацаанд гардаг өвчнүүд бол үрийн чанарыг бууруулах, мянган үрийн жинг одоо бууруулах, мөн одоо зарим одоо септероз зэрэг өвчин бол цавуулгыг бууруулах ийм сөрөг талтай байдаг учраас ургамал хамгааллын одоо бэлтгэлийг хэрэглэхгүйгээр нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын өрөөсгөл талтай. Оросын холбооны улсын техно экспорт компанийн албан ёсны борлуулагч дийлэгч тэнгэр компани орчин үеийн хөрс боловсруулах технологиг газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлж, хөрсийг илэгдлээс хамгаалах, үржил шимийг дээшлүүлж, хортон шавж ургамлын хоруу чанарыг багасгах, бага талбайгаас өндөр ургац авч, байгаль дээлтэй, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл эрхлэх зорилгоор өөрсдийн сурсан мэдснээ салбартаа хуваалцсан ажилдаг хамт олон. Энэ ч үүднээс газар тариалангийн үйлдвэрлэлд тариаланчдад санал болгож байгаа ургамал хамгааллын бүтээгдэхүүнүүд нь тариалангийн үйлдвэрлэлд тулгардаг асуудал, шаардлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон жилийн туршлага судалгаанд үндэслэн үйлдвэрлэсэн төдийгүй олон улсын стандартад нийцүүлэн хослол болон гурвалсан системийн хийгээд хүрэлцэхүйн үйлчлэлтэй бүтээгдэхүүнүүд юм. Миний хувийн бодол бол чанартай үйлдвэрлэл, чанартай үр сорт, чанартай бодоо үйлдвэрлэх зорилготой бид нар ажилладаг. Бид мөн одоо өөрсдөө нөгөө тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг болохоор өөрсдийнхөө талбайд бодисуудаа одоо бүгдийг нь яг хэрэгжилж бас давхар ингэж явдаг. Энэ жилийн ургамал хамгааллын бодисыг цаг тухайд нь хийсэн, цаг тухайд нь хийж хэрэгжүүлсэн гэдэг талбай бол 23 оны 8 сард одоо ийм байна. Бродская статистик гэдэг энэ сорт. Яг эдний компанийн хувьд бол прогноз гээд өөрөөсөө одоо Орос улбаны улсын техник экспортоос импортлж оруулж идэг энэ бодисоо бол шүрсэн байна. За энэ компани маань эхлээд одоо үрээр утгалынхаа бодисыг болохоор Proxima ингээд үрээр утгалын бодисоор үрээ одоо мөн бас бордоотой хамт хэрэглэсэн байгаа. Ерөнхийдөө бордоо яадаг вэ гэхээр үрийн одоо үндэсний дахианд нь эерэг үйлчлэгээ үзүүлж яваад үндэснийх нь тойгог нэмэгдүүлдэг байгаа. За өвчний эсрэг үйлчлэгээтэй гэхээр мэдээж үрийн дотоод болон гадаад алтуураас үрийг бас ариутгадаг ийм давуу талтай байгаа. Тэр бодисыг бол эхэлж хэрэглэсэн байгаа. За дараагаар нь болохоор буудайгаа нэг
4-5 навчтай үед нь болохоор энергийн Aqua гэдэг бодисыг 0.5 литр тунгаар хэрэглэсэн байгаа. За дараа нь болохоор энэ талбай дээр хог ургамлынхаа ургасан байдлаасаа хамаарат Tribin Star гербицидийг хос өрийн тат хог ургамлын эсрэг хэрэглэсэн. За Phenixoft 100 гэдэг бодисыг болохоор үе хог ургамлын эсрэг хэрэглэсэн байгаа. Тухайн үед энэ бодис маань 100% үйлчлэгээ үзүүлсэн гэдэг нь та бүхэнд харагдаж байна. Тэгэхээр энд бас нөгөө хэрэглэсэн бордоо энэ ургамлынхаа бас бидний ядгаар бол дархлаа тархлааг нь бас гайгүй сайжруулсны улмаас энэ өчтөрийн явсан талбайнуудтай харьцуулах юм бол эдний талбай бас дээд навч нь бол харьцангуй одоо энэ бодисыг хүлээж авах боломжтой ногоо ингээд харагдаж байна. Өөрийн үр сонголт хийгээд хаврын үр тариалалтаас эхлээд бүтэн жилийн турш тордож, бордож хамгаалж байж үр шимийг хүртэж ашигласан арга технологийнхоо үр дүнг тооцдог болохоор газар тариалангийн салбарт ургамал хамгааллын бодисон дээр чанартай бүтээгдэхүүн зөв зохистой хэрэглээ чухал гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Ер нь бол одоо хог ургамлын бодисыг ч гэсэн заавал яагаад хүмүүс хэрэглэх гээд ингээд зөвлөдөд юм бэ? Хог ургамал нь ингээд устгацсан, гэрвцэд хэрэглэсэн талбай бол одоо тэр хөрсний үржил шимийг өөрөө авч ургаж байгаа юм чи мэдээж ургацсан нь бол маш өндөр байна. Тэгэхгүй ингээд хог ургамлаа устгахгүй бүх юмтайгаа одоо хяахтайгаа бүх ингээд хог ургамлтайгаа зэрэг ингээд гарч ирсэн талбай бол адаглал бороо орохгүй бол чийг нь булаацалтаад ингээд идэг талтай болохоор ер нь гэрвцэдийг шавжны бодис гэрвцэдийг бол дамаа ялангуяа маш сайн хэрэглэх хэрэгтэй. За тэгэл Монгол орны одоо энэ цаг уурын нөхцөл эрс уур амьсгалтай тэрнээс хамаарат одоо энэ тариал ингээд зөвхөн орхичихгүй мөн бодис бордоог бол маш сайн хэрэглэж явах хэрэгтэй юм байна. Тариа таржил байгаа бол тэр жилдээ одоо тариалынхаа төсөвтэй үр аавна гэдэгтэйгээ адилхан тариагаа тарина үр аавна газараа боловсруулна гэдэгтэй яг адилхан тэр өвчнийхөө бодисны одоо төсвийг одоо төсөвлөөд тэгээд өвчнийхөө бодисыг аваад ингээд бэлдэх хэрэгтэй юм байна. Энэ сумын бас 5-6 тариаламжтай талбайгаар 5-6 талбайгаар ингээд ороод бас холбогдох зөвлөгөөнүүдийг тариаламжтай өгч явлаа. Энэ жилийн цагаагаар чиглэг байгаа энэ нөхцөлтэй холбоотойгоор зарим өвчний дэгдэлт бол нэлээ их байна. За тэгээ энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр гербицид болон шавжийн эсрэг бодисыг бол шавж нь гарсан үед нь шавжийн эсрэг бодисыг хэрэглээрэй гэж бид нар зөвлөдөг. За хог ургамлын эсрэг бодисыг бол хог ургамал гарсан үед ингээд хэрэглэдэг юм байгаа. Харин өвчний эсрэг бодисыг бол талбай дээр чинь навчинд нь ямарваа нэг өвчний шин тэмдэг илрээгүй байсан ч гэсэн өвчний эсрэг функцидыг бол урьдчилан сэргийлэх зорилгоор бол заавал туг навч гарсан үед нь хэрэглэх шаардлагатай байдаг. Бид нар ч гэсэн өөрөө ингээд хоол хүнснээсээ болоод стресстэй тий хүний хотод гэж тэрнтэй адилхан энэ үр тариа болон энэ таримл ургамлууд ер нь бол нар салхины энэ нөлөөллөөс болоод энэ эрс уур амьсгалаас болоод стресстэй. Тэгэхээр энэ стрессийг тодорхой хэмжээнд бууруулах тодорхой хэмжээнд ургацыг бол бас дэмжиж өгөхийн тулд энэ бордоо бол заавал хэрэглэж байгаа хэрэгтэй ургалтын хугацаанд. За бид одоо Data Agro-гийн 2 дахь талбай дээр хүрэлцэн ирээд байна. Энэ яг ингээд нөгөө цаг хугацаандаа буюу туг навч гарч явах үед нь өвчний эсрэг фунгицид хэрэглэсэн энэ талбай байна. Харьцангуй ингээд цаг хугацаанд фунгицидээр хэлэх юм бол өвчний болоод дэгдэл тархалт нь бага. Одоо навчны энэ гадаргуу маань фотосинтезээ явуулж улмаар одоо үр зүтгэлтэнд нь өөрийн гэсэн үр гүйцэтгэгт нь чадвартай байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр тариаламж бие та өгдөөс үүсэх зүйл нь бол өвчний эсрэг бодисоо ямар ч байсан шүршин гэдгийгээ технологид оруулж тооцоолоод цаг хугацаанд энэ фунгицидээ шүрших юм бол та бүхэнд бас ургамлынхаа одоо ургацыг бүрдүүлдэг хамгийн чухал одоо эрхтэн болох туг навчны доотлоо 2 дахь навчаа та бүхэн гэж хамгаалах юм боломж бүрдэн шүү гэж би та бүхэнд сануулмаар байна. Тэгэхээр энэ талбай бол харьцангуй одоо өнөөдөр 8 сарын 6 гэхэд эдгээр өчтөр би 5-6 талбайгаар явхад бүх талбайд өвчний тархалт бол 100%. За өвчний тэр явц буюу одоо навчны гэмтэл нь бол ер нь бол 50-аас дээш байсан бол энэ талбай одоо юу нь бол навч нь бол харьцангуй эрүүл ийм боломжтой байна гэдгийг та бүхэнд бас харуулахыг хүссэн юм аа. Монгол улсын хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох жагсаалтанд орсон үр тариа таримл ургамлын эм бордоо бүтээгдэхүүнүүд нь манай орны газар тариалангийн бүс нутгуудын хөрс цаг уурын нөхцөлд тохирцтой нь батлагдсан учраас
Хөрс ургамал хамгааллын бодисыг өөрийн тариан талбай болон газар тариалангийн 4 бус нутагт тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж, ургамал хамгааллын бодисыг хэрхэн ямар тун нормоор, ямар цаг хугацаанд хэдий хэмжээтэйгээр хэрэглэх зэргээр зөвлөгөө заавар өгч, үр дүнгээ хамтдаа харж ажиллаж чадлаа. Манайх энэ жил бол ар хангаа, өвөр хангаа, булган, сэлэнг, ус, хинти гэдэг эдгээр аймагуудад бол ургамал хамгааллын бодисуудыг худалдаалсан байна. За тэр тусмаа одоо гурилын үйлдвэртэй бас хамтарч ажиллаж байна. Хурах гурилын үйлдвэр болон алтан тариа гэдэг. Алтан тариа компанид бол одоо жишээ нь шавьчны бодис, гербицидүүдээ нийлүүлсэн байна. Хос үрийн талт дээр Tribin-Star, Diva гэдэг энэ хоёрын бодисыг одоо хог ургамлын бодисд үйлчлэхээр ингээд нормыг 50% болж ингэж хэрэглэхээр зөвлөмж өгөөд үе хог ургамал дээр бол Penscope гэдэг Penasapro-Pet гэсэн үйлчлэг бодистэй энэ бодисуудыг одоо санал болгож ингэж хог ургамлын бодисон дээр гербицидэн дээр бол ингэж бодисоо санал болгож худалдаалсан байна. Шавьчин дээр бол Молны Commander гэдэг эдгээр хоёр бодисыг мөн худалдаалсан. Тэгээ одоо нөгөө уран шиг бол бид нар бас ярьдэн шүү дээ. Энэ жилийн цай уран шиг эрхчлэлийн өндөр ургацаанаа гэх тийм болохоор Хинтээ аймгийн Хурх гурилын үйлдвэрт болохоор уран шний глифосат 540 үйлчлэх бодистэй Ground гэдэг бодисыг нийлүүлсэн байна. За Увс аймгийн Баруун Турлуу бол үр хариуцлагатайгаа цуг одоо Proxima гэдэг үр хариуцлагатай цуг, Energen Aqua гэдэг нэг гүмний хүчил суурилсан нэмэлт хөнгөртэй энэ бордог. Rapsen дээр гэх юм бол Breeze нэг нь болохоор хос үрийн талтайх, нөгөө нь одоо үргэн навчтай юм хоёр төрлийн бодисыг Rapsen дээр. За үр тариан дээр гэх юм бол Diva, Penscope, Tribin-Star гэдэг бодисуудыг мөн хог ургамлаас нь хамаараад энэ эдгээр гэрвцүүдийг бол борлуулсан байгаа, хамтарч ажиллаж байгаа. Энэ жил бол баруун турунд одоо бороо маш бага орж нэг жоохон гантайд байгаа. Тэгээд яг хуу тэн дээр бол бордоо хэрэглээд аягүй сайн байна. Бас тодорхой хэмжээнд энэ ганд бороо орохгүй хахад бол аягүй сайн нөлөөтэй байна гэж баруун турны маань харилцагч нар хэлсэн байгаа. Зарим нэг аж ахуйн нэгжүүдээрээ өөрсдөө байнга явж харж байна л та. Тэгэхээр үйлчлэгээ бол Raps, үр тариа, хүнсний ногоо гэдэг ерөнхийдөө бүгдэн дээр нь бол одоогоор бол нэлээд сайн үйлчлэлтэй явж байна. Хүмүүсийн сэтгэл бол аюул өндөр байгаа. Манайха ургамал хамгааллын бодис авсан. Норм үн ханш боломжийн үйлчлэгээ сайтай. Эргэжилч бас энэ компани оруулж ирсэн ургамал хамгааллын бодисыг авч үйлдвэрлэлдээ хэрэглэнэ. Зааврын дагуу хэрэглэхэд үр дүн сайтай нь мэдрэгдсэн. Ер нь их сайн. Урд нь Оросын бордоог хэдэн жил хэрэгэлсэн. Үн жаахан өндөр. Өнгөрч буй жилд ДТ Агро компани оруулж ирж байгаа ургамал хамгааллын бодисноос хэрэгэлсэн. Надад тун их таалагдсан. Үн ханш тогтвортой бараг хятадаас орж ирж буй ургамал хамгааллын бодистой ойролцоо. Норм тун үл ялах зориутой. Түүгээр нь тооцвол бараг адилхан да. 2000 төгрөгийн зориутой байсан. Илүү үр дүн өгсөн гэж бодож байгаа. Цаг хугацаанд нь нормоор нь ашиглавал илүү сайн. Иргэжил эндээс л авах бодолтой болсон доо. Ургамал хамгааллын бэлтгэлүүдөө бидний төрсэн бэлтгэлүүдийг оруулж ирээд аж ахуйн нэгжтэй хамтран цаашид ажиллаад таримлын ургацыг бол нэмэгдүүлэхэд бол ихээхэн хувь нэмэр оруулж байгаа нь бол судалгааны явцаас л харагдаж байна. Дийлэгч Тэнгэр компани хэрэглэгчдийнхээ өгсөн таримлын талбайд тулгарсан асуудлын талаарх мэдээллийг боловсруулад таны талбайн онцлогт ямар бүтээгдэхүүн илүү тохиромжтойг санал болгохоос гадна санхүүгийн болон худалдаалах нөхцөлд уян хатан бодлого барин бүтээгдэхүүний хэрэглээний тал дээр мэргэжлийн зөвлөгөө үзүүлэн ажиллаж ирсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна. За би 20 жил компани директороор байж байна. Газар тариалангийн 20 жил ажиллаж байна. Тэгээд энэ жил манайх шинээр техно экспорт компаниас хорбордоо, навч тургуулын хороолдоо, хогийн ургамлын хороолдоо тэгээд үр хариулт бүгдийг авч хэрэглэсэн байгаа. Тэгээд маш их үр дүнтэй байсан. Нэгдүгээр, хоёрдугаар ямар шог өмөргөл байхгүй, будаа янз энэ зончин өвчин, будааны өвчин гараад будааны эсрэг бүх хорхоо шавьчны эсрэг бүгдийг авч хэрэглээд тэгээд манайх өндөр ургац авсан байгаа. Гаагаас ер нь 30-аас дээш явсан. Хамгийн гол нь үр хариултах бүх юм аюу байх та. Тэр компанийн зөвлөгтэй холбогдоод бүх юмын ном журмынхын дагуу ингэж хийсэн байгаа. Тэгээд нийт тариаланчтай бол уриалгад одоо бол юу штэ. Зүгээр хур бороогоороо ингэж ургуулад юу аавна гэж байхгүй болсон.
бүх юмыг ном журмын дагуу тэгээд хор бордоо бүх юугийн цаг тугаанд нь хийж чадах юм бол урах зөндөр авах юм байна гэдгийг би одоо биеэрээ үздсэн байна. Дийлэгч тэнгэр компанийн зүгээс хамтран ажиллагч байгууллага, захиалагч, хэрэглэгчидтэй хөрс болоод ургамал бүрийн онцлог тохирсон олон улсын стандартад нийцсэн баталгаат эм бордоог санал болгон ажилладаг. Санал болгосон бүтээгдэхүүнээ тариа ногооны ямар ч талбайд ургамал хамгааллын бодисыг хэрэглэхээс өмнө хөрсөнд ямар төрлийн үржил шим дутагдaltaй байгааг тогтоож, хэрэгцээтэй зөв бордоогоор бордох, ургамлын боловсрох үе шатыг зөв тооцоолж, тохирсон эм бордоог технологийн дагуу зөв орц найрлага нормын дагуу хэрэглэх зэрэг бордооны зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгч, үр дүн гартал нь зөвлөгөө заавар өгөн дэмжин ажилладаг. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн заавар зөвлөгөөг байнга авч ажилладаг. Уламжлалт аргаар тариа тарих болоодоо бас хоцрогчжээ. Бид нар бас дэлхийн чиг хандлагатай олон талаас нь чандах хэрэгтэй юм байна. Судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй юм байна. Гэдэг байдлаар энэ сүүлийн 3 жилд бид ургамал хамгааллын эрдэмтэн мэргэдийн үгийг сонсч, практикт уламжлалт аргаар тариа тарьж байгаа ахмадуудаас зөвлөгөө авч ингэж бид сүүлийн 3 жилд тариа тарьж байна. Манай бодисон дээрх юм бол нэг юм баркод гэдэг байхгүй. Савны доор ингээд баркод байгаа. Тэрийг ингээд утасныхаа камераар авах юм бол за энэ техник спорт компани бүтээгдэхүүн юм байна. Энэ ийм гэрбцэд юм байна. Тэдэн онд үйлдвэрлэсэн юм байна. Гэт бүх одоо яаж хэрэглэх вэ? Бүх заавар нь шууд гараад ирдэг. Тэгэхээр ургамал хамгааллын бодисыг бол одоо зөв одоо цаг хугацаанд нь тохирсон одоо тун нормоор нь зөв хэрэглэх нь бол одоо бүтээгдэхүүний одоо чанарыг нэмэгдүүлэх, ургацыг нэмэгдүүлэх нь нөхцөл нь болж өгдөг гэдгийг бол бас давтан хэлхийг хүсэж байна. Шинжлэх ухаан, техник технологи хурдастай хөгжиж байгаа энэ цаг үед дийлэгч тэнгэр компани хамт олон уламжлалт тариаланг дэлхийн чиг хандлагатай холбож, өөрт тулгарч байгаа асуудлыг олон талаас нь харж, судалгаа шинжилгээ хийж, салбарын ургамал хамгааллын мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд ахмад тариаламжтын үгийг сонсож, эрүүл хүнс, эрүүл иргэн, эх орны ирээдүйг бүтээхийн төлөө хувь нэмрээ оруулж явна. Удам дамжсан тариаламж хүний хувьд компани бүхээгнд өссөн, энэ газрын үнэрийг өндөрлөж хүн болсон, газарт мэдээж хайртай, аавынхаа сургамжийг мэдээж дагаад өнөөдрийг хүрч байна. Ургамал маань 100 настай ургамал. 100-ны турш жижигхэн хүүхэд асарж байгаа мэт ингээд өдөр болгон тариан талбайд тариатай ярилцж байна, тариаг асарч байна, хамгаалж байна. Ингэж давааж өнөөдөр хувь хүн талдаа өөрийнхөө төлөө ажиллаад байгаа юм шиг л Монгол Улсын газар тариалангийн салбарт бид нар юу хийж чадах вэ? Хамгийн наацх нь өөрийнхөө оршин суугаа, өөрийнхөө ажлыг хөдөлмөрлж байгаа орон нутагт бид нар юу чаддаг гэдгээ бид нар харуулах хэрэгтэй. Тэгээд дээр нь бид нар мэддэг чаддгаа бусад түгээх хэрэгтэй гэдэг байдлаар бид нар бас шинжлэх ухааны байдлаар ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч ажиллаж байна. Дээр нь одоо энэ компани нэг давуу тал бол цаашдаа энэ газар тариалангийн үйлдвэрлэл маань энэ бодисууд маань хэр өр нөлөөтэй байх юм бэ? Ер нь цаашдаа энэ одоо Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэл гэдэг бол энэ ургамал хамгаалалгүйгээр мөн эрдэмтдгүйгээр явахгүй маа гэдгийг бас харуулсан компани гэж хэлгээд бол сайшаалтай байна. Чанар стандарт, тогтсон үн, үр дүн өндөр ургамал хамгааллын бэлтгэлүүдийг эх орныхон газар тариалан, таримл ургамал болон хүнсний ногоо, гоёл чимэглэлийн бут мод үржүүлэхийн газар зэрэгт өргөнөөр ашиглах боломжтой. Үр дүнд нь хөрс эрүүлжиж, ургамал ургах таатай нөхцөл бүрдэх. Байгаль цаг үеийн өөрчлөлтөд тэсвэртэй, шим тижээлтэй, эрүүл тарьц, ариун их ургацаас хямд үн бүхий эрүүл бүтээгдэхүүн гарах бүрэн боломж бүрдэх юм. Одоо стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн Улаанбаатар үйлдвэрлэхэд ургамал хамгааллын бодис стандартын байх ёстой, будаа үүнийг хэрэглээд эрүүл байх ёстой. Чанартай байх ёстой. Ингээд санхүүгийн хувьд бол тариаланчид энэ үр дүнтэй, ашигтай боломжийн хувилбар байх ёстой гэдэг ийм сонголтыг хийж манай байгууллага, манай компани бол ингээд ажиллаж байгаа. Одоо манайх одоо зөвхөн одоо нэг үр тариа гээд үр тариа равс тариалдаг хүмүүст гэхгүйгээр төмөс хүнсний ногоо одоо энэ гол жимсгний мод тариалдаг ийм хүмүүст ч гэсэн ер нь бол бордоо ингэж оруулж ирж байгаа. Цаашдаа бол энэ 11 нэр төрлийнхөө бодис бордоог бол нэмэгдүүлэхээр ингэж зорж ажиллаж байгаа. 2024 оноос эхлэн дийлэгч тэнгэр компани маань нэг биоинсектицид, нэг биофункцид, хоёр төрлийн функцид, нэг төрлийн инсектицид, гурван төрлийн гербицидыг туршуулахаар бидэнтэй хамтран ажиллах гэрэг хийгээд байна.
Энэ жилээс эхлэн энэ компани маань биологийн бэлтгэлүүдийг оруулж ирж байгаа нь бол маш цаашаалтай байна. Биологийн бэлтгэлийн хувьд бол одоо үр хариуцлагын чиглэлээр энэ нь оруулж ирж байгаа нь бол цаашид бол энэ бол манай орны хувьд бол маш чухал асуудлын нэг гэж бодож байна. Энэ компани бол үнэхээр өнөөдөртөө үйлдвэрлэгч байж чадж байна, импортлогч байж чадж байна. Энэ компани зөвхөн өнөөдөр энэ дээрээ ганцхан энэ үйл ажиллагаагаа явуулах биш, одоо Монгол улсынхаа газар тариалан гүний үйлдвэрлэлд одоо бусад компаниудад үлгэр дуурайл болж цаашдаа ургамал хамгааллын одоо хамгааллын үйл ажиллагааг шат дараалттай, үе шаттай технологийн түвшинд нь ингэж хийдгийм байна, мөн ингэж хийснээрээ ингэж өндөр ургас авдгийм байна гэсэн үлгэр дуурайллыг одоо бүр цаашаа түгээж ажиллах болох байхаа гэж найдаж байна. Дийлэгч тэнгэр компани Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлан тугийн нутагт 2009 онд газар тариалангийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлэхдээ 500 га талбайд улаан буудаа тариалж нэг гаагаас 18-аас 25 центнер ургац тогтмол хураан авч байсан бол өнөөдөр орчин үеийн хөрс боловсруулах технологиг газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хөрсийг илэглээс хамгаалж, үржил шимийг дээшлүүлж, бага талбайгаас өндөр ургац авч байгаль дээлтэй өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл эрхлэгч хамт олон болжээ. Тариаламжтын хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ бол ургац байдаг. Дийлэгч тэнгэр компани өнгөрсөн 3 жилийн хугацаанд ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж, эрэл хайгуул судалгаа шинжилгээ хийж, уламжлал шинжилгээг хослуулан ажиллаж, 2023 онд 400 га талбайд улаан буудаан тариалалт хийж, гаагаас 32 центнер буюу нийтдээ 1200 гаруй тонн ургац хураан авч, сум аймагт таан тэргүүлж, Сүмбэр сумын 2023 оны авраг тариаламж хамт олон, Төв аймгийн 2023 оны авраг тариаламж хамт олноор тус шалгарсан бол компанийн трактор комбайнч энэ биш, Төв аймгийн хошоо авраг тариаламжаар тодорсон юм. Мөн дийлэгч тэнгэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Болор Чимэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ургацын далай нэвтрүүлгийн нэрэмжит Алтан түрүү шагналын шилдэг менежерээр шалгарч, ажил бүтээл хөдөлмөр зүтгэлийн ариван их амжилтаар шинэ оноо эхлүүлсэн юм. Тэр ургамал хамгааллын одоо тэр бодос бордоо энэ бүхнийг байна шүү дээ. Энэ бүхнийг л дуур амьдрал үнэтэй гэж залхуурч яаж болохгүй. Тэнийг л хэрэглэх юм бол альбом ургас авах үндсэн юу нь бол одоо гол нуруу нь одоо ийм. Тийм учраас энэ бордоо хор энэ бүгдийг бол одоо бүр хэзээ юм шиг хэвч сурах хэрэгтэй. Амьдрал хэрэгжүүл газар тариалантай. Тэгэх юм бол одоо хэзээ ч ургас алдах.